Сайн байна уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ орой минь хүргье. Улс телевизээс эхлэн явуулдаг Юфорн нэвтрүүлэг та бүхэндээ хүрж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгээр Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Аюушин Мөнхөд, Ховд аймгийн залуучдын холбооны салбар зөвлөлийн дарга Цоочхүү, Увс аймгийн залуучдын холбооны дарга Гамбат, Баян-Улгийн аймгийн залуучдын холбооны дарга Харшгай, Говьолтын аймгийн залуучдын холбооны дарга Мөнхөд нар хүрэлцэн ирсэн байна. Тэгээд та бүхэнд орой минь хүргье. Та орой минь. За та бүхэн тарган сайхан хаварж иж байна уу? Тэгээд Мөнхөд дарга маань увсад ирээд ямар одоо зорилгоор увсад ирв? Ирсэн ажлын одоо зорилго, чиглэл, ажил маань ер нь ямар янзтай юу гэдэг сэтгэл өрн хэр байна уу увс нутагт ирээд? За сайхан урцгааж байна уу? Манай увсын арт түмэн. Тэгээд Монголын залуучдын холбооны баруун бүсийн одоо 4 аймгийн чуулган болж байна. Тэгээд чуулганаа бид нэр эрхээ идэвхжүүлье гэж нэрлсэн байж байгаа. Тэгээд сонгуулийн ерөнхий хороо дээр нь нэгдсэн үндэсний байгууллагын арчлыг дэмжих сантай Монголын залуучдын холбоо хамтарч залуучуудын одоо сонгуульд оролцох оролцоог идэвхжүүлэх, эрхээ идэвхжүүлэх гэдэг энэ төслийг бол эхэлсэн байж байгаа. Тэгээд энэ төслийн дөрвөнд одоо сонгуульд оролцдог. Сонгуульд оролцохоос одоо хойс суудаг улс төрийн идэвх оролцоогүй байгаа одоо залуучуудаа ухуулан таниулах. За тэдний идэвхийг сэргээх. За эргээд энэ сонгуулиар орвол Монголын залуучдын холбооны 5 дугаар их хурлаар одоо дэвшүүлсэн хамгийн чухал зорилт болох Монголын төрд одоо хулгайч хүмүүсийг дахиж оруулахгүй байх. Энэ ажлыг одоо гүйцэтгэлийн үнэхээр баталгаатай хийхэд бол одоо залуучууд бид нар бүгдээрээ сонгуульд оролцох юм одоо онцгой шаардлага байгаа. Тэгээ энэ бол үнэхээр их оромч ажил. Тэгээ энэ их оромч ажилд их орноороо бахархдаг, нут угсандаа хайртай, тэ жинхэнэ Монгол амьтаа бүхэл одоо залуучууд их оромчоо харуулах одоо ийм л ажил гэж ингэж харж байгаа. Тэгээд энэ ажилдаа бас баамсынхаа залуучуудыг одоо хэрхэн зохион байгуулж орох юм. Хэрхэн одоо залуучуудаа идэвхжүүлж энэ эрхийн тухай ойлголтуудыг одоо өөрсдөд нь суулгах юм. Сонгуульд өөрөөр хулгайч нарыг сонгохгүй байснараа бас залуучуудын одоо боломж болцоо амьдрал ахгүй хэрхэн одоо сайжрах юм, хэрхэн өөрийнх нь сонголт одоо тухайн хүний амьдралын сонголт болж болтын гэдэг энэ бүх ажлуудыг ойлгуулах, таниулах ийм ажлаа хийж байна. Нэгдүгээр гол юм. За хоёрдугаар гол юм бол хулгайч Монгол хөдөлгөөнтэй холбоотойгоор бол одоо 100 хар үйл явдал, улсын 100 хар үйл явдал бол аль биесээр зарлагдсан байж байгаа. За яг энэ шиг өөрөөр бол орон нутгийн одоо хар үйл явдлууд бүх аймагуд дээр бол гарсан байж байна. Тэгээ энэ хар үйл явдлуудыг одоо иргэдүүл нэрлсэн. Энэ нэрлсэн хар үйл явдлуудын одоо эзэд за дээр нь энэ хар үйл явдлууд нь үнэхээр одоо баримт факт юмнууд нь бүрэн цуглаж хийгдсэн байна уу, үгүй байна уу гэдгийг бид нар бас орон нутгийнхаа удирдлагуудтай ярьж оролцол баталгаажуулах юм ажлаа бол хийж байна. Тэгэхээр энэ хар үйл явдал бол яг харцгаан жагсаалт гаргах журмынхаа дагуу бол үндсэндээ хар үйл явдлын эцдийн одоо үйлдсэн бүх хар мөртөө үйл явдлуудыг бид нар тодруулж байгаа. Энэ тодруулсны үндсэн дээр энэ хар үйл явдал хар мөртөө эцдийг одоо хар жагсаалтанд оруулж сонгуулиар сонгохгүй байхыг уриалгах ийм л одоо зорилготой хөдөлгөөн. Тийм учраас өөрөөр орон нутагч гэсэн өөрийн эрх баригч нартай, орон нутагч гэсэн бас өөрийн одоо хулгайч нартай. Тийм учраас өөрөөр өнгөрсөн 92 оноос одоо хойш 25 жилийн хугацаанд өөрөөр орон нутгийн хэмжээнд одоо хувь үлдэж хулгайлж, тийм ээ, бодол хэлж янз бүрийн арга шимхийгээр өөрөөр төрийн албыг төрлийн алба болгож эсвэл төмний одоо цуглуулсан хөрөнгө, төсвийн хөрөнгийг одоо хувийн эмшгээ зарж захируулж тэрнээс завшид идэж уусан одоо нүдэн дээр галаж галтайсан нөгөө нөхдүүдийг л бүгдээр ингээд одоо харж гсаалтанд ороод дахиж одоо төрийн жолоо хатгах орон нутгийн одоо удирдлага засаг захиргааны жолоо хатгах гал одоо холдуулах энэ гол ажлыг л бид нар хийж байгаа. Тэгэхээр энэ ажлынхаа одоо явцыг за дээр нь бүх нэрлэгдсэн үйл явдлуудыг орон нутаг дээр нь бас баталгаажуулж тодруулж одоо баримтжуулах энэ бүх ажлуудаа эцэлээд ингээд явж байна. Ерөнхийдөө бол залуучдын холбооны Мөнхөд гэдэг хүнийг Монголын залуучуудыг монголчууд андахгүй л дээ. Тэгэхээр одоо бас нэгэн одоо олон жилийн өмнөөс хамтран одоо бид үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр олон залуучуудын Мөнхөд гэдэг хүн маань
Монголын одоо олон залуучуудын хөгжил дэвшил бүтээн байгуулалт тийм ээ амьдралын сайн сайхан зүйлийн төлөө зоригтойгоор дуурж байгаа нэгэн одоо хүн гэдгийг Монголын залуучууд андахгүй л дээ. Тэгэхээр Монголын залуучуудын холбооны одоо ерөнхийлөгч болоход таны мөрөн хөтөлбөр дээр байдаг шүү дээ. Монголын залуус дэлхийн одоо залуу дэлхийн одоо иргэнийг бид бэлтнэ гэж хэлжсэн л дээ. Тэгэхээр яг тэрнээс хойш хичнээн жил өнгөрөө ерөнхийдөө яг өөрийнхөө дээр бодож байгаа Монголын залуучуудыг дэлхийд хүрэхэд одоо маш олон ажлуудыг хийж байгаа. Тэр ажлуудаас бас үзэгчдэд хүргүүл бас сонирн ба. Тэглэг байх. Тэгэхээр бидний залуучтай холбооны ер нь бол хамгийн энгийнээр хэлэх юм бол бидний гол зорилго бол ерөөсөө Монгол залуу хүн бүрийн одоо хамгийн энгийн хүсэл мөрөөдөл болсон залуудаа сайхан амьдэр яадаг. Энэ л одоо хүсэл мөрөөдлийг бид нар биелүүлэхийн төлөө байгаа. Гэхдээ залуудаа сайхан амьдрахтаа бид нар гадаадад амьдармаар байгаа. Бид нар эх орондоо амьдармаар байгаа. Дээр нь залуудаа сайхан амьдрахтаа бид нар нутагтаа амьдармаар байгаа. Тийм ээ. Тийм учраас өөрөөр хэлбэл бид нар энэ зорилгыг биелүүлэхийн төлөө үндсэндээ залуучууд бүгд хамтын хариуцлагад нэгтгэцгээе гэдэг ийм л үрэг төвшүүлж байгаа. Энэ хамтын хариуцлагад одоо нэгдснээрээ бид нар бие биенээ боловсруулах хамгийн чухал одоо арга хэрэгсэл болгож болох юм байна. Бие биенээ бүгдээрнгийн өөрөөлөл адил төвшин ингэж боловсруулах боломжтой болох юм байна. Бид нэр тэрүүгээр маш том чадамжтай болох юм байна. Энийгээ бид нар хариуцлагаар баталгаажуулж чадах юм бол биднес жинхэнэ хөгжил ирэх юм байна л гэдэг. Ийм л одоо маш энгийн боловч одоо тодорхой тэгсэн мөртлөө бидний үргэлж төөрч бодолж улс төрчид биднийг бас үргэлж одоо молигддог тэр л бодит түүхэн дээр өдрөөр бооцгаасан байж байгаа. Тэгээ энэ агуулгаараа бол бид нар бас яг нөгөө монгол хүн бол дэлхийн одоо хүн болох эргээд бид нэр дэлхийг одоо буцааж монголчлох тийм ээ. Энэ бүх ажлыг бол бид нар гардан хийх энэ боломж ирлээ. Энэ боломжийг бас бүрдүүлсэн нэг чухал зүйл бол Монголын одоо төрийг уралдаг, төр иргэн хоорондын харилцааг зохицуулдаг, нийгмийн харилцааны гол одоо үндсэн суурь болсон тэр одоо иргэн хоорондоо, иргэн төр хооронд дээр нь төр иргэний хоорондын одоо шүтэлцээг бүрдүүлдэг. Тэр алтан дээд үнэ айлгуу гэдэг маш чухал одоо монголчуудын болсон судрыг одоо усын одоо иргэн нүрцэд гэж хүнээс өдөр олж авсан байж байгаа. Гэдгээр тэр хүн маань өнөөдөр мөнхсөө үзүүлсэн ч гэсэн тэр олон зуун жил өглөгдөн одоо өртөөлөгдөж ирсэн хэлмлийг одоо одооны кирилл одоо үсгэн дээр буулгаж бидэндээ үлдээсэн байна. Тэгээ энэ бүх өөрөөр алтан дээд аялгуун дээр төрөө хэрхэн уралдیں۔ Төрөөрөө хэрхэн иргэдэн эрчимжтیں۔ Иргэн иргэнийхээ хооронд хэрхэн хамтын хариуцлагыг одоо авдیں۔ Тийм ээ. За дээр нь иргэн байхын учир, төр байхын учир гэх ингээд бүх нарийн ширийн зүйлүүд. За дунд нь засаг одоо ямар хөвгтэй оролцдог гэдэг. Энэ бүх зүйлийг бид нар бол өөрийн болгож энүүгээрээ бид нар өөрөөр жинхэнэ монгол хүн гэдэг тэр одоо бахархал, тэр онол дээр нь монгол хүн өөрөөр алдахгүй амьдрахын монгол хүн ямар ч хүнд бэрхшээлийг дэсэж үлдэх тэр ухааныг бид нар эндээс суралцж байгаа. Тэгээд үндсэнд нь товчлоод хэлэх юм бол одоо 1921 онд бошгын халах залуучдын эвлэл гэж байгуулагдж ирсэн холбоо 2015 онд одоо Монголын залуучдын холбооны 5 дугаар их хурлаас хойш бошгыг босгох залуучдын холбоо гэж ингэж өөрчлөгдөж байгаа маа. За бошгыг босгох гэхээр манай үзэгчид маань бас янз бүрээр ойлгож магадгүй. Энэ бол бид нар бол ерөөсөө өвдөцийнхээ одоо бидэнд үлдээсэн тэр өв тэр сангал бид нар тархины тусгаар тогтнол болсон тэр зүйлийг л бид нар орчин үетэй хослуулж ингэж хэрэгжилж явах юм аа л гэж ингэж хэлж байгаа. За нөгөө талаар үзэгчид маань асуудаг энэ хулгайч хүү гэдэг үгэн дээр маш их үзгэлдэг. Тэгтэл 13 дугаар зуунд одоо их эзэн Чингис хаан маань их Монгол улсыг байгуулчаад их Монгол улс гэж одоо яг ямар улс болохоор их Монгол гэдэг юм бэ гэж ингэж асуухт нь маш энгийн одоо хариулт хэлсэн байна. Хулгайч тохмоо дэвсэх одоо зай үгүй ийм сайхан улс гэрийг бид байгуулж чадлаа гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдөр бид нэр зүгээр нэг хулгайч тохмоо дэвсэх зайгүй тийм сайхан хамтын хариуцлагад нэгдсэн харцыгаа хааны төвшний хэмжээний боловсралтай болгож чаддаг 10-100 мянгатаараа бүгдээрээ бие биенээ хариуцдаг ийм сайхан өвгдээдсийн үр садан байж бид нар өнөөдөр ийм гуйрын сэтгэлгээтэй ийм хулгайчийн арга барилтай ийм одоо дорой байж бол ерөөсөө болохгүй маа.
учраас Монголын залуучуудын байгууллагууд Монголын түүхэнд маш олон сайн үүргүүдийг гүйцэтгсэн. Энэ үүргээ бид нар бас ухамсартайгаар одоо энэ үеийн залуучууд үүрч гаргая гэдэг үгсээр бид нар энэ хулгайчгүй Монгол гэдэг хөтөлбөрийг эхлүүлээд явж байна. 90 оны хувьсгалч гэсэн Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн одоо тэр үед зохион байгуулсан залуу бүтээлчдийн одоо улсын 2 дугаар зөвлөгөөнөөс эхэлсэн байдэн шүү дээ. Тэгэхээр энэ зөвлөгөөнийг одоо бид 5 сарын 21-нд 3 дугаархын зохион байгуулж аль биесээр нөгөө харж гсалтынхаа эзтийг бүгдийг зарлах гэж байна. Яг энэ шиг өөрөөр улсын их хуралд оруулж болохгүй хүмүүсийн харж гсалт, за дээр нь иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж болохгүй хүмүүсийн харж гсалт бас яг адилхан ухаан аймаг дээр зарлагдана. Зарлагтаа Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч буюу одоо Монголын залуучуудын холбооны өдөрдох хорооноос энэ бүх зарлах ажиллагаа хийгдэх юм аа. Тийм учраас өөрөөр одоо орон нутгийн одоо жижиг хулгайч нар манай энд сууж байгаа дарга нарыг өрн дэвлэхэж болохгүй шүү, дарамтлж болохгүй шүү. Асуудал ярмаар байвал надтай яриа. Тэгвэл бид нар бол хулгайчтай үл хийж эвлэрэхгүй. Та нар хэрв харж гсалтанд орох чинь тодорхой, хар үйл чинь тодорхой байгаа бол битгий сонгуульд нэг дэвшээ. Сонгуулаас хол бай. Төрийн жолоо хатгах, сонгогддог болон томилогддог ажил хийдэг тийм ажлуудаас та нар холол байх юм бол та нарыг бид зүгээр л мартаад орхично л гэж хэлж байгаа. Тийм учраас өөрөөр энэ хөдөлгөөн бол 90 оны одоо арчсан хувьсгалтай дүүх үйл хэмжээний ийм хөдөлгөөн. Энэ цагийн үеийн залуучуудын ихлүүлсэн хөдөлгөөн. Энэ үл үр дүнд хүрэх нь бол тодорхой. Энэ дээр харин хин зориулж босож өөрөөр энэ хөдөлгөөний одоо үр дүнг одоо маш богино хугацаанд гаргахын төлөө ажиллах вэ гэдэг л харин нээлттэй байгаа. Ийм хүмүүсээ бол бид цагаан чагсаалтан дээрээ оруулж хамтын хариуцлагатай авъя. Тэр хүмүүстэй хариуцлагын гэрээ хийя. Хариуцлагын гэрээний хамгийн ихний хамгийн тодорхой заалт нь тэр хүн хэрв ямар нэг хар үйлдэл хийгэл юм бол хариуцлагагүй асуудалд хандах юм бол хамгийн дөрөнд эргүүлэн татдаг баяа гэж ингэж хэлж байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл одоо нөгөө даам гарсан, дархлагдсан, төрд одоо удсан хулгайч нар дахид төрөхгүй байх гол баталгаа нь бол манай энэ одоо алтан дээр гэрээний онол байгаа. Дээр нь бид нар энийг хариуцлагын гэрээнд авч баталгаажуулж байгаа төрийн бас байгууллагууд байгаа. Тэрний дотроо Монголын залуучууд байгаа гэж хэлмээр байна. Тийм, ерөнхийдөө бол Монголын залуучуудын холбоотой сүүлийн их олон жил хамтран ажиллаж байна л да. Хүмүүнлэгийн одоо залуучуудын зөвлөлийн бас зөвлөхөр нь ажилладаг одоо ч гэсэн. Тэгэхээр нэг хэсэг залуучууд одоо залуу насны тухай ингэж одоо шүлжсэн байт юм билээ. Аяа миний одоо омог ордом залуу наснд алтан наран хүрдэг сүлдэт цомрлогоон дэлгдэг юм ориглон хүслийн залуу нас минь одоо надаас явчихан гэхээс айх юмаа гэж тэр дөрвөн мөртийг үнэхээр одоо сэтгэл зөрчинд байдаг. Тэгэхээр би Ховд аймгийн одоо залуучдын холбооны салбар зөвлөлийн дарга цоочгоогоос асуу гэж бодож байна. Залуу хүний үнэт зүйл гэж юу вэ? Ер нь Ховд аймгийн залуучуудын өөрөө төлөөлөл болж чадах уу? Цаашдаа одоо өөрөө залуу хүн гэдгээр Ховдын залуучуудыг юунд уриалан дуудаж байна? За энэ телевизийг үзэн суугаа ярих юм бол өнөөдөр бас цагаан мөрөдөр юм байна. Анх сая сонсож суулаа. Анх 1200 онд хэвчээ цагаан мөрөдөр их улсын байгуулж исэн гэж зэрэг залуу ирсэн. Тэгээд 1990 он 80 онд энэ арчсан хувьсгал цагаан мөрөдөр анхаар мөрөн жил. Тэгээд цагаан мөрөн жил бас хийж исэн. Өнөөдөр бас цагаан мөрөн өдөр ус нутгаар чуулж байгаа хугацаанд сайхан тэнгэр хэмээл харьсан юм сайхан байлаа. Тэрийг уулзсан арга хэмжээ хүмүүс сайхан болж байна. Хөвтэй хүн хур бороо нар гэдэг тийм ээ. Бидний ихлүүлсэн Монголын залуучдын байгууллагаас санаж авч байгаа энэ хүү арга хэмжээ учраас сайхан өдөр сайхан цаг хугацаанд авахсан учраас явж байгаа. Бас тэмдэглэн хэлэх зүйтэй байна. За Ховд аймгийн залуучдын холбоо төлөөлөл гэдэг зочин болоод бас өгтөө залуучдын байгууллага тусгай чуулганаар зохион байгуулагдаж тэрхүү бас төлөөллийн тийм залуучдын байгууллагын залуучдын хурлаараа зохион байгуулагдаж
Монголын залуучуудын холбооны төшин дүрмийн дагуу Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч энэ батламжсны дагуу бид нар сонгогдож ажиллаа хийж байгаа. Тэгэхээр бол бид нар дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэж бид ойлгож байгаа. Ер нь бол бид нар ч гэсэн ховдод ч гэсэн бид нар энийг шашаатны байгууллагуудад, төр захиргааны байгууллагуудад бол бид нар бол нэгсэнд явдаг. Бид нар энэ байгууллага бол түүхэн бас байгууллага 1991 оны түүхийн нөхөр авч үзэх юм бол аймгийн дарга, орлогч дарга, хилцээний дарга хийжсэн ахмадууд маань бас өдөрчжсэн учраас энэ бол төлөөллийн байгууллага гэж ойлгож байна. Тэгээд Загвар аймгийн залуучуудын холбоо энэ эрхээ идэвхжүүлэх, залуучуудын оролцоо гэсэн энэ арга хэмжээнд бол бид нар 15 хүний бүрэлдэхүүнтэй бол өнөд оролцож байна. Тэгээд бид нар бол эрхээ идэвхжүүлэх гэдэг маань бол хоёр бас талтай ойлголт бас байж байгаа. Бид нар өнөөдөр бас олон талаас нь ярьж үзлээ. Тэгээ нэг нь бол залуучууд маань сая манай ерөнхийлөгч бас хэллээ. Залуучуудын оролцоо сонгуулийн насны залуучууд маань сонгуул өгөхдөө маш идэвхгүй ойроо хандж байна. Энийг бол идэвхтэй оролцуулъя тийм ээ. Бид нар энэ 18-аас 35 насны залуучуудыг 100% санал өгүүлэх байдал дээр төвшөнд нь аваач гэдэг энэ нүүбийн арчилсны сан сонгуулийн ерөнхий ороо Монголын залуучуудын холбоо хэрэгжүүлж байгаа домтгос маань хэрэгжиж байгаа. Энэний хүрээнд сурагч багш нар бэлтгэгдсэн. Дээрээс нь энд чуулганд цугулсан 15 залуу бол бас энэ сурагч багшаар миний бие ч гэсэн залуучуудаа уриалж оролцох шийдлийг аваад явж байна. Дээрээс нь бидний дунд бас төлөөлөл хэрэгжүүлж ард түмнээс ихтгэл даагаад сум орон нутгийнхаа төлөөлөгчийг болж аймаг орон нутгтаа бас өөрийн гэсэн дуу хоолойгоо илэрхийлэх бас боломжтой залуучууд бидний дунд зөндөө байгаа. Тэднийг бид нэгэн гаргая. Тэгээд боломжтой төвшөнд бид дэмжиж хамтран ажиллая. Тэгээд тэр тэгснээрээ бид нар энэ залуучуудын байгууллагатай дуу хоолой нэгдснээр энэ улсын хурал тэр аймгийн хурал сумын иргэдийн хурал бас залуучуудын төлөвлөгөө орж ажиллаж залуучуудын бас талаарх төр засгийн бодлогод ажиллаа хэрэгжүүлэх тийм гол төлхөр арга хэмжээ болох болов гэсэн үндснээс бол явж байгаа. Тэгээд сая бол би бас хэлж илээ. Ховд аймгийн 2012 оны сонгуулийн үр дүнгээс гарсан аймгийн төвшний залуучуудын одоо иргэдийн хурлын 41-ийн төлөөлөгчийн 5 нь 6 хүн 18-аас 35 насны залуучууд сонгогдсон байхад бол энэ бол нийт одоо төлөөлөгчдийн 41 төлөөлөгчийн 14% буюу маш бага хэмжээний энэ 14% бол хоёр намын төлөөлөл байгаа учраас бол энэ бол нэгдэлтэй гарч залуучуудын дууралаа хүрэх төвхтэй юм байна. Тэгээ бид нар бол энийг 25, 30 тийм ээ 40 болж өгвөл 50 дээр нэмэх нэг гэдэг хувьд хөгжиж бид нар энэ залуучуудын шинэ үе гарч залуучуудын төлөө бас ажиллах тийм боломж нь бүтэх байхаа гэж бол ойлгож байгаа. Тэгээ бид нар бас Монголын залуучуудын холбооноос энэ хэрэгжүүлж байгаа энэ улгаач хүн Монгол гэдэг том хөтөлбөрийг бас орон нутгтаа бид нар тавлгаалуулж ажиллаж байна. Тэгээ бүгэн аймаг орон нутаг, сум орон нутгийнхаа залуучуудын холбоод одоо энэ арга хэмжээг өрнүүлэх, түгжээлэх арга хэмжээг бас зохион байгуулж байгаа. Ингээд Монголын залуучуудын холбооноос энэ зохион байгуулж байгаа улгаач хүн Монгол хөтөлбөр маань сая ерөнхийлөгч маань хэлдгээр энэ ардсан хувьсгалын 2 дахь тавлгаа болж бидний одоо хийсэн ажил маань ирээдүйд бас түүхэнд бас тэмдэглэн үлдэгдэх тийм арга хэмжээ болох байхаа. Энэний төлөө бас нухацтай тийм ээ тууштай бид нар явнаа. Тэгээ энэ арга хэмжээг зохион байгуулахад зөвхөн бидний энэ залуучууд толгойлж байгаа залуучууд бид нар хийгээд өнгөрчдөг асуудал биш. Энийг бол ард иргэд маань, ахмад урайнаар маань тий залуучууд маань энийг маш сайн ойлгож юу юм бэ гэдгийг сайн ойлгож хамтарч энэ сонгуулийн түвшинд бас хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Тэгээ та бүхэн бас бидний энэ хөдөлгөөнийг ардчсан хувьсгалын энэ хөдөлгөөнд 7 хүн удирчсан гэж байгаа 13 тийм ээ. Тэр 13 хүн удирдаад тэр 13 хүний амжилт бүтээлээр энэ бол гарчаагүй. Энэ ард түмний нийт масс бас энд нөлөөлж исэн учраас энэ бол хүчээ авч чадсан юм аа. Тэгэхээр энэ хулгайч хүн Монгол гэж хөдөлгөөнийг маань бас ард иргэд маань ус нутгийн маань ард иргэд тэр дундаа Баруун аймгийн энэ ард иргэд маань зөвөр ойлгож өнөөдөр бидний амьдрал ямар байна? Хэцүү байна. Үнэхээр төр засгийн мөнгө хулгайнд давтагдж байна. Бидний олсон орлого, бидний хийж байгаа энэ өртгүүд маань юм өртгөш ингэж тийм ээ хулгайч нарын гарц өртгснөөр бид нар үнэтэй хавтаалыг, үнэтэй үйлдвэрлэлийг бид нар одоо бараа бүтээгдэхүүн худалдаж авах тийм ээ маш хэмжээтэй юм асуудал үүсэж байгаа учраас ард иргэд маань энийг нухацтай хандаж өнөөдрийн нэг хэдэн 10 бор төгрөгийн төлөө биш ирээдүйн одоо улс орны эрх ашигын төлөө энэ Азийн бар орн болгож хөгжүүлэхийн төлөө бид эрүүх тэрвийнхээрээ бүгдээрээ зүтгэж энэ арчсан хувьсгалын 2 дахь давлгааг та бүхний тусламжтайгаар бас хийж чадах байхаа гэж бол би
бид бүхэн хүлээж байгаа. Тэгээ та бүхний дэмжлэг бид бүхэнд үнэтэй байгаа шүү. Та бүхэн манаас дэмжиж бидэнтэй нэгдэж хамтран ажилласаа гэж Ховд аймгийн залуучуудын холбооны төлөөллийн хувьд бас энэ Монголын залуучуудын холбооны чиг шугамын одоо тэргүүний хувьд бас та бүхэнд уриалж байна. Тэгээд тий. За баярлалаа. Тэгээд юуны өмнө Увс аймгийн залуучдын холбооны салбар зөвлөлийн дараагаар сонгогдсон Ганбаттай Увс аймгийн мянган залуучуудын өмнөөс баярлснаа одоо илэрхийлж баяр хүргэе амжилт хүсье. Тэгэхээр Увс аймагт маань ирээд миний хувьд бол 8 сар болж байна. Тэгэхээр Увсад ирж анзаарсан зүйл маань залуучууд маш их намжиж намаар ингэж хуваалцаж олон тийм ээ асуудал дээр маргах ч юм уу асуудал гарч ирсэн. Өнөөдрийн байдлаар би Увсад цоошин залуу хүний өнгө төрхийг олж харсандаа маш их баяртай байна л да. Яагаад гэвэл өнөөдрийн болж байгаа баруун бүсийн арга хэмжээнд дэр аль алин намын төлөөлөл залуучууд маш идэвхтэй оролцоод өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлээд залуу хүнийхээ үнэт зүйлээр тийм ээ ямар нэгэн байдлаар намжихгүйгээр намын залуу биш тэр хүн Монголын залуу тэр залуу дэлхийн залуу. Тэгэхээр энэ талаараа ингээд нэгдэн цуглаад аргаа олъё бүгдээрээ энэ одоо сайн сайхан амьдралын хөгжилд хүрэх гарцыг хайж байгаа залуучуудад бас энэ цэглэл бэлгэцээр үзэж байгаа үзэгчдийн өмнөөс баярлсан талархснаа илэрхийлэх юм зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхээр залуу хүний хувьд хамгийн одоо ажиллаа аваад залуучдын холбооны Увс аймгийн салбар маш их бас маргаатай байлаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр аль бие усны бас дарахтай боллоо. Тэгээд хамгийн түрүүнд юу хий гэж бодож байна. Увсын залуучуудын тулгамцсан асуудал юунд байна? Тэгэхээр телевиз үзэгчтэй нөрөө минь төвшөөлээ. Тэгээд Увс аймгийн залуучтай холбоо бол 2 залуучтай холбоо болцсон байна. Нэг хэсэг хугацаанд явлаа. Тэгээд Увс аймгийн залуучтай бол нэгсэндээ аль нь жинхэнэ холбоо, аль нь хууль бус холбоо болохоор нэлээд маргаантай талцсан асуудлууд их байсан. Тэгээд энэ асуудал өнөөдөр нэг мөр шийдэгдэж мөнхөд дарга манай 17 тэргүүлэгчийг хүлээн зөвшөөрч тамга хүлээлгэж өгснөөр одоо ингээд аль бусаар ажиллаа эхэлтэй явж байна. Монголын залуучдын холбоо харцаагаан жагсаалт гаргахтай холбогдуулаад энэ харцаагаан жагсаалтаар дамжуулж ашиг онжоолох гэсэн хэсэг бүлэг бас залуучууд байна л да. Тэгээд тэдний одоо юм үйлдэл нь одоо үнэнд гүйцэгдэж одоо байна. Тэгээд бид бол ягаад үнэнд гүйцэгдэж байна гэхээр бидний байгуулсан холбоо бол энэ ардын нам, ардчилсан нам, Монгол ардын ёсгалт нам бусчууд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн залуучуудын төлөөлөл төрийн албанд ажилладаг залуучууд, мөн хувийн хөгжлийн залуучууд гэд бүгд багтаж чадаад нэгдэж чадсандаа хамгийн тов даваа тал болж байгаа. Тэгээд бид бүхэн бол улс төрчихгүй биш улс төржин. Улс төрчихтэй бид бол бүх намыг дэмжин. Ардчилсан нам, ардын нам, ёсгалт нам бүгдийг дэмжин. Хамгийн гол нь бид нар тэр намдаас нэр дэвшиж байгаа. Тэр намын нэрээр тэр магадгүй тэр бүлэглэл байж болохоор тэр намын нэрээр дархлагдсан, намын нэрээр хамгаалагдсан энэ хүмүүсийг тэр одоо нэгэнд одоо хууль шүүхээр тогтоож чадахгүй байгаа тийм хулгай хийсэн нь бол баригдахгүй байгаа шүү дээ. Бид бүхэн мэдээд байгаа. Ямар ч компанигүй мөртлөө бид илүү одоо чинэлэг амьдарч байна тийм илүү мөнгөтэй болж байна. Илүү одоо их мэдлэлтэй байна. Ард иргэдээсээ авсан сонгогдож авсан тэр төрийн ажлыг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж ашигладаг. Иргэдийн эрх ашигыг хохироодог. Ийм хүмүүс бол хуулиар зохицуулж болохгүй байна. Тэгэхээр бид нар Монголын залуучдаа, Увсын залуучдад бол юу харж байгаа нөхөр энэ хуулиар зохицуулж болохгүй юмыг ёс зүйгээр зохицуулъя гэж. Ёс зүй бол бид нар тэр хүмүүсийг сонгохгүй. Ер нь энэ үйл явц ингээд тогтмол ингээд хөвшил болоо явчих юм бол ирээсээ юм ямар нэгэн буруу зүйлд гар нь бохируулсан хүмүүс бол ухамсараараа нэр дэвшгээл болчихно хойштоо. Ийм л ер нь бол гамтарга сонголт өгч байгаа. Тэгэхээр мөнхөд гэдгийг хүмүүс хараад энэ бол арчсан намын гишүүн шүү дээ гэдэг. Харин олон цаг хугацааны дараа, олон маш бодит ажлуудын дараа энэ мөнхөд бол арчсан намын залуу шин байна. Энэ бол Монголын мянган залуучуудын одоо тийм ээ сэтгэлийн дуудлагыг, залуучуудын алсыг харж байна гэд хүмүүс Монголын одоо мөнхөд гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Яг өнөөдөр Ганбат гэдэг хүний хувьд бол миний мэдхийн арчсан намын хэрэг эрхлэх газрын дарга байсан, арчсан намын аймгийн намын гишүүн байсан, арчсан намын нэлээд идэвхтэй гишүүдийн нэг. Өөрөө Увс аймгийн залуучуудын урд ус төрчихгүй байж чадахгүй. Яг арчсан намын төлөөлөл биш, олон нийтийн Увсын залуучуудын төлөөлөл болж чадахгүй. Тэгэхээр бид намайг сонгосон манай тэргүүлэгчдийг сонгосон чуулган бол Увс аймгийн бүх сумаас төлөөлөл ирсэн. Тэгээд энэ намын эрт юу гэдэг гişүнчлэлийн байдлыг ингээ хараад үзэхээр ерөөсөө ихэнх нь бол
70-80% намын гишүүд залуучууд манай холбоог бүрдүүлж байгаа юм байлээ. Товчхон хэлэхэд одоо өмнөх залуучууд хойдох залуучдын байгууллага гэж байх байх. Тэгэхээр одоо намайг яг залуучдын дарга яг Ардчилсан намын залуучдын холбоог харж байгаа бол манай дид дарга бол Ардын намын залуу байгаа. Тэгэхээр тэр залуу сонгогдсон бай. Улаанбаярын ганц зүрхгээ залуу байгаа. Тэгэхээр Ардын намын залуучууд намайг хүлээн зөвшөөрөөд та бид нарыг ус төрчгөөр авч явж чадна гэж итгэсэн учраас би энэ итгэлийг наалтахгүй явж ажиллаж чаднаа. Баярлалаа. Тэгээд яг энэ үгийг цэнгэр дэлгэцээр үзэж байгаа улсын залуучуудаас намайг асууусаа гэж хүсэж байгаа байх гэж одоо би асууж байна л да. Тэгэхээр улс нутгийн залуучуудын тулгымцсан асуудал яг энэ одоо цагаан жагсаалт, хар жагсаалт, сонгуул гэхээс өмнө тийм ээ одоо ажилтаа залуучуудыг бий болгомоор байхын, амьдралдаа залуучуудыг бий болгомоор байхын яг одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ч юм уу аймгийн удирдлагуудтай манай аймгийн сонгогдсон гишүүдтэй хамтарч маш олон ажлуудыг хийгээрээ яг одоо залуу хүн байхад тийм би бас залуучтай холбооны дарга хийж явлаа. Ингээд ажиллаа ингээд авсны дараа ч юм уу би яг энэ ажлыг хийнэ гэж сэтгэл зүрхний дуудлага байдаг. Яг өөрийн чинь дуудлага одоо юу байна вэ? Яг аль чиглэл рүү хандъя гэж бодож байна. Хулгайчгүй Монголоос төрүүлээд залуу хүний хувьд юу хий гэж би одоо ингээд харж байхад залуучууд бол нэгдэж чадлаа. Одоо бид нар бол нэгдэж чадсан учраас одоо бид нар орон гэртэй болох хэрэгтэй, байртай болох хэрэгтэй, төвлөрөх хэрэгтэй. Тийм учраас хамгийн ихний ажил бол усын залуучтай бол байртай бол өөрийгөө санхүүжүүлдэг бол тэр санхүүжилттэй тэгээ тодорхой хувийг нийгмийн сайн сайхнууд чинь бол нөгөө хэсэг хувийг нь залуу хүн бүр хаана вэ те ус аймагт одоо явдаг биш. Уг нь бол бидний бодлоод залуу хүн хаана вэ тэнд очиж ажиллана гэсэн урайтай бодлоготой байна. Одоо би бодохдоо болохоор залуу хүн хаана биш. Харин залуу хүн байхгүй байсан газар ч гэсэн тэнд залуучууд татгаар ирж сууршихаар тэнд ажиллахаар тийм ажлыг санаачлаа гэж бодож байгаа. Тэгээд тодорхой хугацаатай чуулганаар хүлээсэн өргөтэй нас цаадсан байгаа. Тэр богино хугацаагаа миний хувьд бол 2 жил ажиллах хугацаа байна. Энэ хугацаанд усын залуучууд намар талцдаггүй. За тэгээд би даасан байгууллага төрийн бус байгууллагууд нэг гарч ирэл нэг арга хэмжээ зохион байгуулалт хаана нэгтэйгээ санхүүжилт аваад тэгэл тодорхой хугацааны дараа алга болцдог. Магадгүй одоо би ажиллаа өгөхөд би хин нэг зааж өгдөг биш. Тамга кармалж яваад өөр хүндээ карманаас шилжүүлдэг биш. Тийм холоог үлдээхгүй. Би энэ дөрөвт их тодорхой юм л захиж байгаа. Нөгөө талаараа өөрөг болгож байгаа. За та дөрөв минь нэгдүгürt хулгайч нарын гар хөл болчихгоо. Тэгэх юм бол та нар нутгийнхаа залуучуудын итгэлийг алдаад өөрсдөө хог болно шүү. Хоёрдугаарт нэг хулгайчийн мөнгөөр нөгөө хулгайчийг намнах ажил хийвэ. Энэ бидний зорилго бол ерөөсөө биш шүү. Бид нар бол ерөөсөө Монгол төрийн жолоог цэвэр шудраг хүмүүс татгуулах. Уус одоо орон нутгийнхаа энэ иргэдийн хуралд жинхэнэ иргэдийн төлөөлөл болсон хүмүүсийг иргэдтэйгээ жаргалж зовлон хамтдаа байдаг ийм хүмүүсийг л бид нэр сонгож гаргах хэрэгтэй шүү. Тэрнээс бид нар одоо улс бай мөнгөтэй болоо мөнгөний хуваах гэсэн хэдэн үлүүд болоо хийсэн гэдэг юм. Эсвэл нам дуудчтай өгшроод одоо яаж л хувилдаан гэдэг юмыг зохион байгуулж яаж л хор гэдэг зүйлийг найруулад өөрийгөө одоо туйлын улс төрч гээд итгэжсэн тэр одоо гин тэнгийг тийм ээ. Эсвэл одоо зүгээр нэг удаа хөлж их хэрэгсэл болгоод нэг лиценз юм эсвэл нэг одоо янз бүрийн концессийн ирэх гэдэг ч юм уу зүйлийг зараад баяжчих гэсэн ийм хүмүүсийг л өөрөөр төрийн босго дагуулахгүй байх тэр өөрөөр гол хил хязгаарыг нь манж байгаа тэр босхийг өндөрлж байгаа хүмүүс бол та нар юм шүү. Орон нутагт байж байгаа хүмүүс бол жинхэнэ энэ Монголын залуучуудын холбооны одоо их хурлын бодлого шийдвэрийг одоо бодиттой газар дээр нь хэрэгжүүлж тэрний зовлон жаргалыг нь ойлгож эргээд тэр бодлогот гарч байгаа сайн зүйл дутж байгаа одоо бодлогын шийдвэр тийм ээ эргээд засаж залруулах хэвээр тэр бүх зүйлийн одоо жинхэнэ одоо учгийг нь одоо тайлж явах хэвээр ийм хүмүүс маань бол энэ орон нутгийн маань дарга нар байж байгаа. Тэгээд төвтөгөө бас яг адилхан энд маань санхүүжилт болоод энэ зохион байгуулалт хүн хүч энэ бүх ажлаа бол яг л бас өөрсдөө ингээд хийдэг. Тэгээд энэ бүх хийх ажлаа харин хулгайчийн мөнгөөр битгий хийгээрэй гэж одоо захиад байгаа юм тий. Яг үнэндээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань баруун аймагаас ирсэн одоо төлөөлөлд оролцож байгаа. Тэгэхээр Баян-Улгийн аймгийн залуучдын холбооны
дараагаас асууя. Тэгээд харшгаа орж байгаа тийм ээ. Тэгээд ерөөхдөө танаа нутагт ямар хавар болж байна тийм ээ? Хавар сайхан болж байна уу? Увс аймагт ирээд зүгээс ирсэн залуучууд бүгдээрээ сэтгэл зүрхээ нэгдээд ярих санал бодлоо явах сайхан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ одоо арга хэмжээнд оролцоод буцаж байгаа сэтгэл ямар байна? Очоод нутгийнхаа одоо залуучуудын дунд хамгийн түрүүнд ямар ажлыг цоон байгуулъя гэж бодож байна вэ? Ямар хөтөлбөр дээр ажиллая гэж бодож байна? За юун түрүүнд офс нутгийн ард иргэд болон танай хамт олонд энэ үчийн мэндийг хүргэе. Энэ удаагийн эрхээ идэвхжүүлэх залуучдын оролцоо чуулганд болохоор бид нар бол аймгийн төвийн залуучдыг биш сумын залуучдын төлөөллийг төлхөө оролцуулсан байна. Яагаад гэвэл сумын залуучууд маань иймэрхүү арга хэмжээнээс ирнэ хоцордог, мэдээлэл дутмаг байдаг, иймэрхүү сургалтууд дээр нь хамрагдах нь бага байдаг учраас бид нар сумуудынхаа залуучуудыг төлхөө оролцуулсан байгаа. Сумын залуучууд маань өнөөдөр сургалт маргааш үйл ажиллагаанаас нэгэн өөрсдөө хэрэгтэй зүйлийг мэдж сурч маргааш сумандаа очиход хэрэгжүүлэх нэлийн зүйлтэй болж очино. Дээрээс нь одоо хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг болохоор бие аймагтаа яриад идэг. Мөнхөд хэрэглэгчийн яриаг болохоор телевизээр бид нар явуулдаг. Сумын залуучууд маань мэдээлэл багтаа байгаа. Одоо ингээд энэ сургалтын сууснаар энэ чуулганд хамрагдсанаар манай сумын залуучдын холбооны төлөөллүүд маань маш өргөн мэдлэгтэй болж байна. Өөрөөр ойлгож байна. Миний хэлдэг биш. Одоо ингээд залуучдын холбооны тэргүүн эргэлгчээс бас сургалтын полиси төвийн удирдлагуудаас сонссон тэр мэдээлэл нь маш хүнтэй мэдээлэл болж байна. Одоо бид нар бол очоод ер нь бол бүх сумуудад яг энэ арга хэмжээг хэрэгжүүлээд явна. Ер нь бол эрхээ идэвхжүүлэх залуучдын оролцоо гэдэг сонгуульд хамгийн гол бид нар залуучуудыг ингээд оролцоог нь хангах гэдэг. 4 жилд ганцхан удаа тохиод ганцхан хоромд тохиод гэх юм уу те. Зөвхөн санал өгөх эрх байгаа бид нарт. Ганцхан хором ганц минут гэж хэлж болно те. Энэ эрхээ бид нар зөв ашиглая. Энэ эрхээ бид нар зөв хүмүүсээ сонгоё. Энэ шудраг ёсыг тогтооё. Энэ хулгайчуудаас салъя. Одоо ард иргэд одоо аль ч намыг сонгоод үзлээ. Болохгүй байна. Яагаад болохгүй байна? Энэ шалтгаан нь юу юм? Шалтгаан нь мэдээж тодорхой. Манай залуучдын холбооны 5 дугаар их хурлаас ноёлон гаргаж ирсэн те. Бүх залуучууд нийлээ. Тэгвэл шалтгаан нь бид нар хулгайчуудаас салах юм байна гэж байна. Тэрний салах арга нь болохоор энэ хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг бид нар эхлүүлэх нь зөв юм байна. Ер нь бол 92 оноос эхлээд өрнөсөн бүх сонгогдсон хүмүүсийн хийгдсэн үйл явдлууд хар үйл явдлууд гаргаж ирээд энэний ард байгаа хүмүүсийг гаргаж ирээд хар гэж нэрлэе. Яагаад хар байгаа? Яагаад хөгжихгүй байгаа? Зарим хүмүүс хэлээд байгаа хулгай хийхгүй байгаа нь яаж мэдж байгаа? Хулгай хийгээгүй бол яагаад хөгжихгүй байгаа? Мэдээж хулгай хийснээс болоод хөгжихгүй байгаа. Тэгвэл хулгайчудаа нэрлэе. Манай баян өргөгийн хувьд болохоор оны өмнө болохоор бүх судалгаагаа энэ хулгайч Монголд судалгааг бол явуулсан байгаа. Судалгаагаа нэгтгэхэд Монголын залуучууд гүйцэтгэх хороогаа явуулсан байгаа. Дараа нь болохоор хулгайч Монгол сонины эхний номерыг болохоор бүх сумуудаар ингэ тараасан байгаа. Ер нь бол ард иргэд мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон зарим сумаас ингэ залгаж байгаа. Өө наад чинь нэр нь зөв санаа байна. Бид нар нэгдий. Би энэ ийм хүний нэрийг оруулмаар байна гэдэг. Тэгэхэд бид нар ингэ залуучдын холбооны 70 хэдүүлээ утсыг өгсөн байгаа. Тэр утас руу залгаад зарим хүмүүс бол өөрсдөө саналаа хэлж байгаа. За би ийм саналтай байна, бодолтой байна гэдэг ингэ хэлж байгаа. Ер нь одоо сумд очоод нутагтаа очоод бид нар эхнийлж одоо залуучдын холбооны гүйцэтгэх хорооноос нэг хүмүүс бид нартай хамт үлгий орж байгаа. Нөгөөдөр бас сонин тараах, ард иргэдтэй уулзах, бас телевизүүдтэй сурвалж авах, мэдээлэл өгөх бас үйл ажиллагаа өрнөн бас ард иргэдтэй уулзна. Тэр үйл ажиллагаа маань цаашдаа бүх сумуудаар ингэж хэрэгжээд явна. Ийм л байгаа юм бол. Ер нь бол бүх увсын ард иргэдтэй бас энэ бүх дөрвөн сумаар ч гэсэн энэ мэдээлэл гарах бах цаашдаа. Тэгэхэд бүх ард иргэдтэй залуучуудтай хэлэхэд болохоор манай энэ Монголын залуучдын холбооноос явуулж байгаа хулгайч Монгол хөдөлгөөнийг маш дэмжээрээ нэгдээрээ бүгдээрээ залуучд нийлвэл ард иргэд бид нарыг дэмжүүл дийлжшгүй ялжшгүй юм гэж байхгүй хулгайчуудаас бид нар салнаа л гэж хэлмээр байна. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө холын хүнээс үг сонс гэж үг байдаг л да. Тэгэхээр Увс аймагт хэд удаа ирж байгаа яашгаа яваад?
Ер нь бол маш сонин бас юу байдгийг. Манай аав өвөгийн ер нь бол ажлын гараа энэ Овсамыг эхэлж ийсэн түүхтэй. 70 оны сүүлээр өлгий очоод ийм байсан. Энэ ажлын гараагаа манай өвөө аав маань энэ Овсаас эхэлж ийсэн. Би бол 3 дахь ирж байна. Ер нь одоо зэрэгэлдээ байгаа залуучууд ч юм уу ингээд бид нар өөр аймагт ингээд очихоор тухайн аймгийн одоо нутгийн хөгжил цэцгэлэлт тийм ээ залуучуудын одоо бодол санааг хамгийн түрүүнд хардаг байдаг л да. Увс аймгийн маань сүүлийн хэдэн жил бас нөгөө гудамж төсөл хэрэгжээд нөрөө угаасан хүүхэд чиг бас болсон байна л да. Тэгэхээр ерөөхдөө танай аймгийн хажууд Увс аймгийн маань хэр харагдаж байна вэ? Ер нь холын түвнээс асуухад. Ер нь бол Увс аймаг бол нэлээд өөрчлөгдсөн байна. Ер нь бол манай өлгийгүүд бол арай харцсангүй ер нь хөгжсөн байна. Яг нь санхүү төсөв нь арай илүү гэж магадгүй л дээ. Тэ? Тэрийг бол бид нар сайн мэдэхгүй. Ер нь бол арай илүү хөгжсөн байна. Манай өлгий аймагт ч гэсэн одоо гудамж төсөл гэж хэрэгжиж өгч гэсэн ер нь зохих хэмжээний бас гэрэлтүүлэг талбай гэдэг энэ засвар шинжилгээг хийгээд ер нь явж байгаа. За баярлалаа. Тэгээд одоо Говьалтай аймгийн залуучдын холбооны дарга Мөнхбатаас асуулт асууя гэж бодож байна. Тэгэхээр танай нутагт бас сайхан хавар болж байгаа байх. Тэгээд манай энэ одоо залуучуудаас Монголын залуучдын холбооноос зохион байгуулж байгаа ажилд танай нутгаас хідүүлээ ирж оролцсон. Энэ одоо арга хэмжээнээс хамгийн түрүүнд өөрийн чинь тийм ээ бодол санаа тусгаж авсан зүйл юу байна? Очоод нутагтаа очоод ямар ажил хийх гэж байна? Яг одоо Цэнхэр дэлгэцээр бас аймгийн залуучууд өөрийг чинь харж байна. Тэгээд Говьалтай аймгийнхаа залуучууд ч гэсэн бас мэдчилгээ төшөөлөхгүй юу? За юуны өмнө Цэнхэр дэлгэцээ үзэн суугаа. Ус нутгийн ард түмэндээ болон танай телевизийн хамт олонд энэ үчийн мэндийг хүргэе. За манай Говьалтай аймгийн залуучдын холбооны зүгээс бол полисэд залуучдын холбоо нэгдсэн үндэсний байгууллага тэгээ сонгуулийн ерөнхийлөгчөд хамтан зохион байгуулж байгаа эрхээ идэвхжүүлээ залуучуудаа оролцоо нэмэгдүүлээ гэсэн энэ сургалтанда одоо чуулганда баруун бүсийн чуулганд ирж оролцоод 15 хүний бүрэлдэхүүнд ирж оролцоод өнөөдөр ихний өдөр маань өнгөрлөө. За ер нь бол ярих юмнуудыг бол манай ерөнхийлөгч тэгээд манай бусад залуучдын холбооны тэргүүнүүд бол ярьж учраас олон юм давхардуулдаг нэг 2 3 чухал санаа хэлье гэж бодлоо. За хамгийн гол нь бол Монгол залуу хүн гэж ярихаар энэ Монгол гэдэг үгэн дээр бол хамгийн гол нь юуны идэл гэдэг үг байх ёстой. Тэгэхээр Монгол залуу хүн гэж ярьж байгаа бол Монгол залуу хүмүүс ийм нэгдэлтэй байх ёстой. Яагаад гэвэл Монгол гэдэг үг нь өөрөө цаана ийм нэгдэлтэй байхыг одоо агуулж байгаа. Тийм учраас залуучууд нэгдүгээрт нь ийм нэгдэлтэй байх ёстой. Нэг ийм нэгдэлтэй байх ёстой. За хоёрдугаарт нөгөө ийм нэгдэлтэй байгаа залуу хүмүүс худлаа гэлдэг, улаа хийдэг гэж. Худлаа гэлдэг, улаа хийдэг. За тэгээд тэрэн дээр нь нөгөө түүхээ мэддэг. Ерөнхийлөгч хэлснээр тэр алтан дээд үнний одоо тэрийг мэддэг, түүхээ мэддэг, тэрийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж чаддаг. Тэгээд олон залуучууд тэрийг хэрэгжүүлээд олуулаа нэгдээд чадах юм бол энэ одоо төрөө заснаа, тийм ээ. Тэгээд энэ төрөө зассан байгаад бол дараа нь нөгөө хөгжил гэдэг зүйлийн талаар ярьж болох болов гэж ийм бодлоо нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь бол залуучууд хамгийн гол нь хулгай хийхгүй, худлаа хийхгүй. Тэгээд хоорондоо оролцоод ирэхэд нөгөө зүйл маань нэгдмэл эрх ашигынхаа үндсэн дээр бол нийлээд Монгол залуу хүний хөгжил, Монгол улсын хөгжил гэдэг зүйл яригдана гэж. За 3 дугаарт нь би тэгэд өдөржин л бүс гэж ярьлаа. Тэр энэ ямар утга илэрхийлээд байна вэ гэж. Тэгэхээр баруун бүс бол төвөөс аслагдсан, тийм ээ. За одоо харьцангуйгаар хөгжих боломж хомос одоо аймагуд гэж ойлгож болно. За тэгээд энэ хөгжих боломж хомос гэдэг үг нь болохоор өрсөлдөөл баг гэсэн үг. Үүнээс хүмүүс нь бол хөгжих боломжнод байж байгаа хэвээрээ. Тэгээд бүс гэж ярьж байгаа гэдэг чинь баруун бүс, манай баруун бүс уу одоо завхгүй ирээгүй болгож 5 бүс бол 5 аймаг байдаг. Энэ бүсээрээ хамгийн эхлээд хулгайчтаасаа салъя. Тийм ээ. Төрж ургалцсан байгаа хулгайчтаасаа салъя. Баруун бүс чинь ингээд нийлээд бүгдээрээ бүс гэж ярьж байгаад хулгайчтаасаа салцсан байж таг гэх юм бол цаашлаад бүслээд явах хэрэгтэй. Нэг аймгийн тухай яригдах юмнаас илүү бүс гэж яригдвал илүү хүчтэй. Цаашлаад хідэн бүсүүд нийлээд Монгол орноо хулгайчтаас чиглүүлэх гэж ярих юм бол илүү ач холбогдолтой учраас энэ бидэд өнөөдөр 4 аймгийн дарга нар ерөнхийлөгчдөө сууж байгаа ач холбогдол бол бүсээрээ хулгайчтаас төрөө чиглүүлё гэсэн юм ярьж байгаа. За хамгийн сүүлд ярих хэвээр нэг зүйл бол энэ залуучуудын амиа багцыг чанар нэгдүгээр. Дээр нэмэгдээд боловсролгүй байдал, мэдээлэл авч чаддаг байдал, оролцож чаддаг байдал.
энэ зүйлүүдийг бол залуу хүн заавалчгүй хоош нь тавиад энээс цаашаа энэ дөрвөн зүйлийг бол одоо хоош нь тавиад энэ дөрвөн зүйл заавалчгүй байх хэрэгтэй дөрвөн зүйл. Тэрнээс цаашаа дэлхийн боловсролыг эзэмшнэ үү, тийм ээ? Хаард зочсорно уу? Эсвэл хөдөө зүгээр малаа өгнө. Тэр бол тухайн хүний одоо өөрийнхөө хүсэл сонирхол болоод амьдран байгаа байдалд нь таардаг ёстой. Тэгэхээр тэр үндэс нь нөгөө монгол хүн гэдэг, монгол залуу хүн гэдэг утгуунаа л зөв болж байгаа чинь. Тэхийн тулд манай монголчууд сургаж ирсэн тийм ээ. Хүн болох багасаа, хөлөг болох унаганаасаа гэж. Энийг багасаа энийг сургах ёстой гэдэг одоо ийм утга монголчуудын хүн ухаан байж гэж. Тийм учраас өнөөдөр бид залуу улсууд дандаа бүгд залуу эцэгчүүд байна. Тийм учраас өөр хүүхдтэй энэ зөв хүн болох энэ эхлэлийг тавьж өгөөч. Тэхийн тулд мэдээлэл зөв болж байгаа чинь зөв юм а бодооч гэж. Тэгээ өнөөдөр би одоо өрөө гэх юм уу өнөөдрийн чуулган дээр хийсэн миний хамгийн гол нь бид бүгдийг хийж чадна гэж дайраад байхгүй. Гэхдээ зарим зүйлийг тэр зарим зүйл маань нэгдүгээр үнэн зүйлийг бид хийж чаддаг. Хоёрдугаар чинхүү зүйлийг хийж чаддаг. Гуравдугаар нь шудраг зүйлийг хийж чаддаг л байж байгаа. Үүнээс бусад бүх юмыг бид чадна гэж дайхаас илүүтэй энэ үнэн зүйлүүдийг хий. Шудраг зүйлүүдийг бид хийдэг. Тийм ээ? Чинхүү зүйлүүдийг бид хийдэг. Ийм хүсэл зорилгон дээр нэгдээд өнөөдрийн арга хэмжээ маань өнөөдрийн ихний өдрийн арга хэмжээ маш сайхан боллоо. Маргааш бидгэд бас яг Урс аймгийн ард иргэдтэйгээ яг өөрсдөө бичлж уулзаад яг одоо практик дээр Монгол залуу хүн ямар байх хэвээр улгаачтаасаа яаж залах юм тэрд яагаад улгаачд орцсон гэдэг байгаа. Энийгээ тараах материалтайгаа үзүүлэнтэйгээ бодтой байдлаар тараагаад өөрсдөө давхар ард иргэдтэйгээ уулзна. Тийм учраас маргаашийн бидгэдийн уулзалтанд Урсын ард иргэдийг идэвхтэй оролцоосоо гэж хүсмээр байна. За тэгээд ганц уус гэхгүй миний бүс гэж ярьж байгаа ойлголт бол энд одоо ярьсан бичлэг ховдын телевизээр явна, баян үлгийн телевизээр явна, говалтын телевизээр явна. Тийм учраас бүсээрээ нийлээд энэ улгаачтаа салъя. Аймаг дээрээ хэрэгжүүлээд цааш бүсээс салъя. Олон бүсүүд нийлээд Монгол улгаачтаас чиглэл гэсэн юм төр санаанууд байна да. За ерөнхийдөө бол бүгдээрээ л одоо залуу хүмүүс хүсэл эрмэлзэл дүүрэн тийм ээ Монголын залуучдын холбооны Монгол залуу хүний эрхэмлэх 10 зүйл гэж байдаг шүү дээ. Тэгэхээр миний бодлоор бол ингэж боддог шүү дээ залуучуудаа тийм. Ерөнхийдөө хүмүүс нэг 6 зүйлийг бас мэддэг байгаасаа гэж боддог тийм. Бүр багаасаа залуучуудаас эхлээд тийм ээ одоо та нар бас залуу аауд байгаа гэж хэллээ манай монхот маань. Тэгэхээр хогийн савнд хаяа сурчдаг байгаасаа тийм ээ одоо гараа угаа сурчдаг байгаасаа хэн нэгэн хүнд одоо буруу хэрэгээс бол уучлаарай гэж хэлдэг байгаасаа хэн нэгэн зөв зүйл байвал баярлалаа гэж талархлаа илэрхийлдэг байгаасаа хэрвээ энэ зүйл чинийх биш юм бол зөвшөөрлгүйгээр бити гар хүрээсэ тийм ээ мөн амлсан бол амлсандаа заавал одоо үннээр чихүү хүслээр шударгаар хүрдэг байгаасаа за хамгийн сүүл Монгол хүн гэдгээр Монгол залуу хүн Монгол хүн гэдгээр дэлхийн аль ч газар харахдаг байгаасаа гэж бодож байгаа л да. Тэгэхээр мөнхөд даргаас би асуу гэж бодчих. Ер нь Монгол одоо залуу хүний хамгийн одоо эрхэмлэг зүйл асуухад аман дээр байдаг. Тэр эрхэм зүйл маань юу вэ? Ерөөсөө энэ монголчууд маань бол дэлхийн одоо үүслийн өөрөлдөл энэ хүн төрөлхтний үүслийн одоо гол үүтгэгч нь болсон ийм ард түмэн. Монгол хэл гэдэг нь өөрөө бүх энэ соёлын эхлэл. Тийм ээ. Тийм учраас өөрөлдөл Монгол мөнх байдаг. Тэгээ бид нар мөнх оршин амьдрах хүн энэ өөрөлдөл соёлыг энэ нүүдэлчдийн соёлыг бид нар өөрсдөө өнөөдөр тээж явж байгаа ийм л хүмүүс. Тэгэхээр үндэсний 5 засгаар тогтнол гэж одоо тэр тархины засгаар тогтнол, цусны засгаар тогтнол, эдийн засгийн засгаар тогтнол, төрийн засгаар тогтнол тийм ээ. Энэ бүх чухал одоо орон зайн засгаар тогтнол гэсэн энэ 5 засгаар тогтнолыг л бид нэр өөрсдөө бүрэн хүлээж авсан. Энэ бүх зүйлийг л бүтнээр нь үр хөвгтдээ бид нэр өвлүүлэх нь л бидний хамгийн том зорилго юм байна. Хамгийн том зорилго. Тэгэхээр энэ яг алдахгүй гэж атгадаг энэ 5 тусгаар тогтнолын бид нар аль нэгийг нь гээхэл юм бол аль нэгийг бид нар худалдчихл юм бол аль нэгийг бид нар нураачхал юм бол тийм ээ бид нэр Монгол биш болно. Тэгэхээр Монгол байхын баталгаа нь бол энэ 5 тусгаар тогтнол. Энэ 5 тусгаар тогтнолоо бид нар хадгалж байх нь бол Монгол залуу хүний зорилго юм аа л гэж ингэж хэлмээр тий. Миний хувьд бол Урс аймагт одоо байгаагийн хувьд Урс аймгийнхаа залуучдын холбооны үйл ажиллагаа хэвлэл мэдээллийн хувьд бүхий л зүйлээрээ
одоо ивент итгэж тийм ээ одоо бүхэл зүйл дээрээ дуу хоолой болж чадах болно. Тэгэхээр өнөөдөр өчигдөр би Увс аймгийнхаа бидний одоо шүтэн залбирдаг очих дуртай увс одоо манай улаан уул байгаа шүү дээ. Тэр улаан уулан дээр очиод миний сэтгэл эмзэглэж ирсэн л дээ. Хүн бүхэн айлынхаа гэрийн хойморт хог байхад хамгийн түрүүнд аваад хогийн самд хайдаг мөртлөөсөө сэтгэл зүрхэндээ багтаж залбир сүсгэлдэг тэр уул маань дүүрэн хогтой байна л да. Тэгэхээр залуучдын холбооны шинэхэн даргатайгаа эхлээд увсын одоо Увс телевиз, Увс медиа группийн хамт олон Увс аймгийн бүх залуучуудын төлөөллийг дуудаад бүгдээрээ ирэх одоо амралтын өдөр хоггүй одоо тийм челленж аяныг зарлая л да. Facebook-аар тийм ээ сошиал ертөнцөөр телевизээр тэгээд тэр газараа өнөөдөр хоггүй байхад эхлээд бид нар байгаль орчтойг хогноос одоо өөрсдийнхээ одоо шүтдэг уулынхаа хогийг цэвэрлэж дараа нь өөрсдийнхээ толгоонд байгаа тэр сэтгэл зүрхэнд байгаа хогийг цэвэрлэе. Дараа нь тэр хоггүй хулгайчгүй тийм ээ тэр Монголыг өнөөдөр бий болгоё гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бидний одоо ярилцлагыг үзэж байгаа бусад телевизүүдийн аймагуудын хэвлэл мэдээллийн салбарууд, хэвлэл мэдээллийн тийм ээ хүмүүс ч гэсэн залуучуудынхаа байгууллагыг дэмжээрэй. Залуу хүний хүч чадлаар залуу хүн гэдэг маань зөвхөн цалин гэдэг зүйл дөнгөлөгдөөл өнгөрөөд шүү дээ. Тэгэхээр тэхгүйгээр бүгдээрээ хамтдаа зүтгэх юм бол их орон маань отоохон сайхан хөгжиж штэ залуучуудаа тий. Тэгэхээр өнөөдөр бид нар залуу хүний ирч хүчээр хулгайчгүй ус төрөөс хулгайчгүй одоо ус төрчөөс цэвэрлэхийн тулд бид нар залуучууд маань ялангуяа та дөрвөн маань өөртөө ихтгэлтэй тийм ээ нүүрэн инээмсэгэлтэй тийм сайхан дүр төрхийг телевизийнхэн бас хүлээж байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ маш сайхан инээмсэглэж байгаад энэ ярилцлага бас өргөлжлүүлээ гэж бодож байна. Би яг та бүхний залуучдын холбооны тэргүүн гэхээсээ илүүтэйгээр залуу хүн гэдгээсээ бас хэдэн асуултанд хариулъя гэж бодож байна л да. Тэгэхээр миний сая дээр хоггүй аянд хамтдаа ажиллая гэдэг дээр манай одоо Увс аймгийн залуучдын холбооны дарга Ганбат маань хэр дэмжиж байна, хамтран ажиллахад энэ дээр бэлэн байна уу? Тий, таны урилгыг хүлээж авч байна. Баяртай хүлээж авч байна. Дээр нь би төхөн бол ер нь бол хогоо хогийн савныг хог хайж хэрэггүйгээд уриал гаргаад за ахмад үеийг бас заа сургамжлах бас юм тий. Тэгээ одоо бидний хогоо хайчдаг. Тэгэл улаан уулын орчимд хогоо игдсэн байна. Аршааны эргэн тойр нь хогоо игдсэн байна гэд энийг цэвэрлэх болдог. Цэвэрлэхээр хэн цэвэрлэдэг гэхээр 10 жилийн сургуулийн жаахан хүүхдүүд дүүнер маань цэвэрлэдэг. Тэгэхээр энэ байдал ингээл яваад байх уу? Хог хаяхаар тэрийг хүүхдүүд цэвэрлэдэг тийм ээ. Тэгэхээр тэр хүүхдүүд маань томчууд хог хайдаг, бид нар цэвэрлэдэг гэдэг юм сэтгэлгээ байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэтгэлгээг халах хэрэгтэй. Бид нар өөрсдөөсөө өөрчлөх хэрэгтэй. Нэг шинэ хэв маягийг тогтоох хэрэгтэй л. Тэгэд одоо энэ дунд үеийн залуучууд бол хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Хайсаага өөрсдөө цэвэрлэх хэрэгтэй. Түүнээс хүүхдүүдээр цэвэрлэдэг бишээ. Тэгэх юм бол хүүхдүүд дараа нь том болоод хогоо хаяна, тэдний дүүнэр хогийн цэвэрлэнэ гэж л ойлголттой сэтгэхүйтэй байна. Тийм учраас энэ өөрчлөлтийг одоо хийнэ. Тэгээ танаа урилгыг хүлээж авч байна. Хамтарч ажиллана. Пүүжээ захирал болохоор олон жил хүмүүлгийн байгууллага, залуучдын байгууллагатай ажилласан учраас одоо та нарыг шууд дэмжинэ гэж ингэж хэлж байна. Та нар бас азтай байна. Ягаад тэгэхээр бид нар бас энэ хулгайчгүй Монгол хөтөлбөрийг өргөнүүлээд олон хэвлэл мэдээллийн байгууллагууд бас нөгөө хулгайчд амын үдээд ингээд бас яриулахгүй байгаа. Тэр байтугай дэмжинэ гэж бүр ан гах байтугай ядад нэг мэдээ сурвалжлага гаргаад өгөөч гэж бид нар бол одоо дээд зэрэгээр гуйж байгаа. Гэхдээ бидний дэмжиж байгаа. Ягаад гэхээр бид нар зөв юм хийж байгаа. Тэгээ тийм учраас та одоо дэмжнэ гэдэг одоо ерөнхийлөгчийн өмнө амлаж байгаа. Пүүжэдээ бас баярлалаа гэж хэлмээр санагдлаа. Би бас сая одоо цагаан дэглэлд яс өргөх гээд улаан даваа гарлаа. Бас хогтой байна. Тэгээ бид нар бас хогийн цуглуулад хогийн цэг дээр нь орхилоо. Тэгээ бас бид нар бол ерөөсөө нутаг амьтаа хүмүүс. Бид нар энэ 13 алтайгаа одоо яс өргөж энэнийг одоо шүтэж энийг харилж ажил бид нар өөрсдөө өнөөдөр ийм сайхан явж байгаагийн одоо гол учир шалтгаан шүү дээ. Тийм учраас тэр сайхан алтай танай нутаг дээр байхад тэрийг хайрлж одоо өргөж тийм ээ тэрийг ингэж цэвэр ариун байлгахын төлөө бол залуу хүн болгон болж итгэх хэрэгтэй. Яг тэрэн шиг бас одоо чанамг хайрах нь бол ерөөсөө нүдний цэцгийн шиг ингэж хайрлж шүтэж өглөө өргөн одоо цайны дээж сүүгээ өргөж тэрэндээ одоо эсэнтэй өмөргөж байх юм бол тэр бол үнэхээр одоо зөв зүйлийн төлөө бид нар бас зөв зүйлд одоо итгэл сэтгэлээ зориулж байгаа ийм л сайхан үйл болно л доо.
Тэгээд энэ бас уул итгэхгүйгээр сандах хэрэгтэй байна л да. Аливаа юмдаа бид нар гадны юмар биш. Гадныхан бол ерөөсөө л алхам тутамдаа хогисоо байдаг. Тэгэхээр тэнд хог хаях хэрэгтэй гэсэн сэтгүүд тэр хүмүүст байдаг. Монгол хүний хувьд бол тийм бол байхгүй. Тэр тахиж үтдэг уул арих новоо тийм ээ. Аршаан болог усныхаа дэрэг хог хаяхгүй шүү дээ. Тэгхийн бол тэнд хогийн сав тавих хэрэггүй л байхгүй. Тэр хог бол тэр хүний эдэлж хэрглэж ийсэн тэг илүү шаардлагагүйсэн зүйл нь шүү дээ. Тэргээ аваад явцдаг болмоор байна. Тийм ээ? Тийм учраас ийм юмнуудаас өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй хаа л гэж бодож байна. Ерөнхийдөө сая Ус аймагт маань залуучдын холбоо маань албан ёсоор ингээд ерөнхийлөгчөөсөө хамгаа тэндээ гардаж яваад үйл ажиллагаа эхлэе явуулж байна шүү дээ. Тэгэхээр тэр одоо 17 өдөр зөвлөлийн гишүүнтэй болсон байна тийм ээ. Тэнд ямар төлөөлөл орсон бэ? Намуудын төлөөллийг бас сонирхож асуух нь зөвтэй байх гэж бодож байна. Тий, яалтчгүй манай залуучууд үзэл бодлороо ингээд талтсан байна. Яалтчгүй. Тэгээд үзэл бодол байгаа гэдэгт би найдаж байна. Тий. Намын үзэл бодол одоо байгаа ч гэсэн залуу хүний үнэт зүйл хамгийн нэг номерын зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр залуучуудыг үнэхээр нэгтгэхээр танаа хурлыг харахад дахин хэлэхэд одоо залуу байсныхаа хувьд сэтгэл догтлохгүй байхын аргагүй байлаа. Тэр хурлыг үнэхээр сайхан одоо үргэлжлүүлэн явуулж байна. Тэр залуучуудын оролцож байгаа оролцоо үнэхээр мундаг байна. Тэгэхээр энэ одоо болж байгаа баруун бүсийн арга хэмжээнээр баруун бүсийн залуучуудын хувьд одоо залуучуудад гаргах тийм зөвлөгөө одоо гарах уу? Тий. Тэгээд би энд байгаа 17 залуу байгаа. Хяналтын орооны 5 залуутай. Тэгээд энэ залуучуудтай найдаж байгаа. Энэ залуучууд маань бас нэгэн үеийн энэ аймаг орнотгоо хөгжүүлэх ачаа өөрөх залуучууд байгаа. Тийм болохоор хамтарч ажиллах одоо тэгээд тэднэрийгээ бас одоо нэгэнт л одоо ачаа өөрч хариуцлах үрэх хүмүүс утгагүй ирнэ. Цаг нь. Тэгэхээр энэ цаг үед нь л одоо зөв байгаасаа тийм ээ. Одоо улс төрийн бодлогын хувьд баруун зүүн байна уу? Тэр хамаахгүй тэр хүмүүсийн өөрсдийг нь одоо үнэт зүйл байх. Хамгийн гол нь бид нар нэг хэрэг ашигтай. Нэг үеийн төлөөлөл байх. Тэгээд энэ залгамж чадлаа болсны нийгэмд үүрэх гүйцэтгэхүүргээ нэр төртөгөр гүйцэтгэл одоо ус орон нутгаа хөгжүүлэл явах л одоо тийм ээ. Зорилго байгаа л гэж байна. Мэдээж тэглэх байхгүй. Тэгээд залуучдын холбооны шинэхэн дарамтаа тийм ээ мөн одоо тэргүүлэгч 17 гишүүндээ Увс телевизийн үе таалах Увс медиа группийг болоо байнга нээлттэй та бүгдийн зохион байгуулж байгаа залуучуудын дунд хөгжөөн, тэмцээн, уралдаан, спорт тийм ээ бүх зүйлийг манай телевиз үн төлбөргүйгээр бид бүхэн та бүхнийг залуучуудыг сайн зүйлүүрэлэн дуутахад бүх талаар манай телевиз та бүхний ард мэдээллийн итгэгчээр ажиллах болно. Тэгээд мөнхөд дарагтаа бас сүлжийн хормыг үлдээ. Тэгээд хэлж амжаагүй тийм ээ одоо зүйл юу байна? Увсад ирээд увсын одоо залуучуудын оролцоог баруун одоо бүсийн ирсэн залуучуудын оролцоог хараад бас ингээд онцлог харагдаж байна уу тийм ээ баруун аймгийн залуучууд бусад залуучуудыг ботход арай өөргөө хэлчихвэл бас буруутах бах. Гэхдээ ирч хүч тийм ээ одоо байгаа байдал үнэн шудраг байдлаараа манай одоо баруун аймгийн залуучууд бас бусад залуучуудаас ялгарх онцлогтой байдаг л да. Тэр зүйл дандаа ажиглагдаж байна. Ер нь бол бусад бүсийн залуучуудыг бол илүү монголоор байгаа. Тийм учраас энэ монголоо гэсэн сэтгэлтэй монголоо одоо монголоор нь байлгах гэсэн энэ одоо хулгайчгүй монгол хөдөлгөөний үйл ажиллагааг бол бүрэн дүүрэн одоо ойлгож байгаа ийм л залуучуудыг ингэж ойлгож байгаа. Гэхдээ энийг бол цаг хугацаа харуулна. Сонгуулаар одоо хулгайч нар дахиад энэ баруун бүсээ сонгогдоод гараад ирэх юм бол бас залуучууд нь энэ бүгдийг ойлгоогүй юм байна. Залуучдын байгууллагын залуучуудаа ойлгуулахын төлөө ажилласангүй. Хулгайч нартаа бас худалдагдсан юм биш үстэй. Хулгайч нартаа дарамтлуулсан юм биш үстэй гэдэг ийм л одоо хардталтайгаар ингээд дараагийн одоо үйл ажиллагаа өрнөж эхлэх байх. Тийм учраас өөрөөр хэлбэл одоо дараа нартаа үзэгчдийн өмнө хэлэхэд одоо нэлээд дашуур үг. Тийм учраас өөрөөр хэлбэл хулгайч нарт худалдагдаж болохгүй шүү. Ажлаа сайн хийгээрэй. Монгол бидрийг харж яах гэдэг шиг өнөөдөр Увсын ард түмэн, Ховдын ард түмэн, Баян Үлгийн ард түмэн, Говьолтын ард түмэн одоо та дөрвийг яг ингээд хараад сууж байгаа шүү. Тийм учраас хулгайчгүй монгол хөдөлгөөний одоо яг л төвд бусад аймагуд дээр зохион байгуулж байгаа ажлыг бүгдийн чигд энэ одоо аймагуд дээр зохион байгуулаарай. Та нар бол аймаг төлөөлсөн, аймгийн залуучуудыг төлөөлсөн хүмүүс шүү. Та нараас өөр одоо олон төлөөллийг одоо бүрдүүлж чадах. Та нараас илүү хүчтэй, та нараас илүү одоо
концепц програмтай ийм байгууллага Монголд байхгүй шүү. Тийм учраас өөрөөр хэлбэл намуудад одоо дөрлүүлчихсэн энэ Монгол төрийг бид нар энэ удаа намуудын цэвэрлэж төрөөж хулгайчдаас салгаж нэг төрийг төршгөн болгох намыг нэг нам шиг нь хариуцлагатай ажилуулдаг болгох энэ ажлыг л бид нар энэ удаагийн сонгуулиар бид нар хийсэн шиг хийнэ. Тийм учраас бид нар зөвхөн нэг удаа дийлэхийн тулд биш энд бол монголчууд, монгол иргэд, Монголын ард түмэн ялах ийм сонгуул болно л гэж бол ингэж хэлмээр байна. Тийм учраас ард түмнийхээ талд байгаарай л гэж одоо ташууруугээ дуусгамаар байна да. Тэгэхээр Улаанбаатар хотод байгаа залуучуудын холбооноос маш олон одоо төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнийг санаж байна л да. Жишээлбэл спортоор тийм ээ одоо спиртээр биш спортоор одоо хичээллэе тийм ээ одоо мөн авилга өгөхгүй гэдэг хөтөлбөр маш одоо сайн хэрэгжсэн байгаа. За мөн одоо мундаг дугуугаар тийм ээ одоо дугуугаар хичээллэе, дугуугаар аялье гэсэн тийм олон хөтөлбөрүүд байгаа. Тэднэр хөтөлбөрүүд маань бусад аймагуудтай одоо ялангуяа манай Улс аймагт үргэлжлэн тэр үйл ажиллагаа хэрэгжих үү тийм ээ? Ер нь бол одоо бидний дэвшүүлсэн санаачлал болгон бол үнэхээр зөв зүйл байсан нь бол цаг хугацаанд баталж байгаа. Нөгөө тал дээр залуучдын байгууллага бол энээс илүү их олон сайхан санаачлагуудыг гаргах потенциал байна. Тэгтэл тэр бүгдийг ойлгодог төр зэсэг өнөөдөр байхгүй байгаа. Тэр бүгдийг дэмжиж ажил болгодог тим яам, тим агентлаг, тим одоо орон нутгийн засаг захиргаа ховорхон байна. Тийм учраас өөрөөр хэлбэл энийг бид нэр альч төрийн бас байгууллагаас гаргаж ирж байгаа тэр одоо төрийн бас байгууллагын төлөөлөл болж байгаа иргэдийн асуудлыг төрийн асуудал болгоод л тас хийтэл нь шийдээд явдаг. Шийдэж чадахгүй байсан ч гэсэн шийдлээ биднээс асуугаад бидэнтэй зөвлөд ажиллаж яадаг. Бүр чадхаар аргаа барьлаа гэхэд бүгдээрээ 75-аар бууж өгөөд адилхан сууж яадаг. Ийм л өөрөөр хэлбэл төрийн жишээдэг бид нэр хүсээд байгаа. Тэгэхгүй өөрөөр хэлбэл нэг худлаа хормогох үг хэлээл нэг аахар шахар зүйлээр аргалж гал тийм ээ болно гэж хэлчихэд өөрөөр хэлбэл болохгүйгийн одоо бүх л одоо арга хэрэгслийг бидний өмнөөс одоо зоод тавьж яадаг. Ийм өмхөөгүй, ийм ард түмний одоо итгэл сэтгэлээр тоглосон ийм улс төрч төсөл бид энэ удаагийн сонгуулиар салцгаая л гэж хэлээд байгаа. Тийм учраас бид нэр энэ сонгуульд одоо хүнчин хүч битгий орхиорой бүгдийн сонгуульд оруулах ажилд урайл бүгдийн дагуулж хий. Энийг 10-ын 100-ын 1000-ын системээр зохион байгуул. Тэрүүгээрээ хүн болгоноо хариуц, хүн болгоноо мэдээлэлтэй болго. Магадгүй бидрийг одоо хэвлэл мэдээлэлээр олон гаргаж өгөхгүй гэж магадгүй. Тэгэх юм бол бүгдээрээ нууц бүлэгмүүдээ үүсэг. Заавал ил гарч би одоо сонгуульд даргийнхаа эсрэг санал өгнө гэдгээ битгий хэл. Зүгээр л сонгуулийн нөгөө санал авах байран дээр очиод хулгайч дарга нараа сонгохгүйгээр шин сайхан цэвэр хүмүүний саналаа өгч ирэл гэж ингэж залуучуудаа ер нь нийт иргэдтэй ингэж уриалж байгаа. Тэгэхгүй бол одоо би бас өнөөдөр нэг үг хэлсэн байж Монголын төр бол ерөөсөө тэ жинхэнэ одоо дарангайчдаар ингээд дүүрсэн байна. Дарангуудалдаг одоо төр болчихжээ. Тийм учраас энэ төрийг өөрөлдөл бид нар маш шивтэйхэн уран аргаар тэгтээ үндсэн хуулиар баян хүндж өгсөн, дарагдж өгсөн, ядуу хүндж өгсөн нөгөө саналын нэг ирэхээр л бид нэр шийдчихээл гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр эцсийн шийдвэрлэгч бол ард түмэн байдаг гэдгийг энэ удаа бид нэр даварсан дарга нарт, гадны гар хөл болсон хулгайч нарт ингээд хулгайлаад байвал би хичнээнээр нь ч хулгайлж болдсон байна гэж цаддаггүй нөгөө төрийн төвшөөд нарт нэг ойлгуулж өгөө л гэж ингэж хэлж байгаа. Тийм учраас ард түмэн бидэнтэй нэгдэж байгаамаа. Хамгийн одоо сүүлчийн асуултыг би сэтгүүлч хүнийхээ өөрөөс нь асуумаар байна л да. Монголын залуучдын холбоо, аюушийн Мөнхбат за энд сууж байгаа энэ залуучууд улс төрчихгүй байж чадах уу? Улс төрчихгүй байгаагийн баталгаа нь нэгдүгээр бид нар бол бүгд улс төрчин. Бид нар бүгдээрээ бодлого төвшүүлнэ. Таны асуултыг бол бид нар аль нэг намд одоо худалдагчихгүй байж чадах уу гэж ингэж асууж байгаа. Арчсан намын одоо тийм ээ одоо төлөөлөл ч юм уу ямар нэгэн байдлаар нэг намд үйлчлэхгүй байж чадна тийм ээ. Яг л та бүхний ард Монголын мянган залуучууд та бүгд 4 сарын 7-нд бидний зарласан 100 хар үйл явдал дотор нөгөө бидний холбож хардаад байдаг
хүмүүс маань бол бүгд орчихсон. Тэнд ардсан намынхан ч байна. Ардын намынхан ч бүгд орлоо. Монгол Ардын Хувьсгалт намынхан ч бүгд байж байна. Тийм учраас өөрөлдвөл бид нар аль нэг намд үйлчлэхгүй, аль нэг хулгайчд үйлчлэхгүй гэж хэлэх нэг хэрэг. Бидний хийж байгаа энэ үйлдэл, бидний энэ хэвлээд гаргачихсан энэ одоо сонин бол биднийг ард түмнийхээ талд байлгахын баталгаа болж байгаа. Энэгээр бол бид нар ард түмнийхээ итгэлийг нэг 50% таа олж авч байгаа гэж бид нар бол одоо үзэж байгаа. Хар жагсаалт хэвлэгдэж гараад өөрөлдвөл 5 сарын 21-нд улсын залуурын бүтээлчдийн улсын 3 дугаар зөвлөгөөнөөр бид нар хар жагсаалтаа зарлана. Хар жагсаалт зарлсны дараа манай ард түмэн үнэхээр энэ залуучууд хийгсэн юм хийж гэнэ гэж ингэж ойлгож бидний төлөө итгэл сэтгэл нь бол 100% босч ирнэ гэж ингэж бол бид нар итгэж байна. За хулгайчтай хариуцлага тооцож чадах уу? Хамгийн хулгайчтай хамгийн тооцох том хариуцлага бол тэрүүнийг төрийн жолооноос мултлах. Сонгуульд одоо өөрөөр дэвших эрхийг одоо өгөхгүй байж болох уу? Тийм одоо эрх зүйн акт байгаа юу? Дэвших эрхийг бол тэртээ сонгуулийн хууль шийднэ. Сонгуулийн хууль шийднэ. Сонгохгүй байх эрхийг бол сонгогч шийднэ. Тийм учраас бид нар сонгогчдыг битгий сонгорой л гэж ингэж уриалж байгаа. Нэр дэвшилтийн өмнө бид нар 100 хар үйл явдлаа зарлаж байгаа нь чи дэртээдэргүй хар үйл явдалд оролцсон тэр хар үйл явдлынхаа эзэн чи өөрөө мэдж байгаа. Энийгээ мэдсээр байж чи өөрийгөө нэр дэвшүүлээд намчин чамайг нэр дэвшүүлээд ороод ирэх юм бол чамайг үгдөөгүй харж жагсаалтанд хийж байгаа шүү. Хийн шүү. Чи тэрийг хэрв мэдээд одоо жолоогоо татаад улс төр рүү дахиж орохгүй гэж бол бид нар чамайг зүгээр л мартчихъя л гэж хэлж байгаа. Тэ. Мартах нь тэр хүнд бол хамгийн том шагнал бол. За баярлалаа. Тэгээд юу форум нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм хүндэд үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт зочноор оролцсон хүмүүсээ дахин одоо хэлхийг хүсэж байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт Ховд аймгийн залуучдын холбооны дарга Цоочхов, Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Увс аймгийн залуучдын холбооны дарга Очрын Гамбат, за Баян-Улгийн аймгийн одоо залуучдын холбооны дарга Харшгай, Говьлтай аймгийн залуучдын холбооны дарга Мөнхбат нар өргөдөн оролцлоо. Та бүхэн өөрсдийнхээ санал бодлоо телевиз үзэгчтэйгээ ярилцаж тийм ээ олон Монголын мянган залуучуудыг хулгайчгүй Монголын төлөө урайлан дуудаж Монголын хөгжил дэвшилт сайн сайхны төлөө урайлан дуудсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаа мянган залуучууд хүрх болтугай та бүхний ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсээрэй. За гэлээ.